Сайн байцгаана уу, шинэ дугаараараа уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараар Pantone-ын тарилгын шингэний тухай байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд Тайваны Biotech компани хэмжээний хувьд бол зориултын шилэн савлгаанд савлагдсан 250 болон 500 мм хэмжээтэй тарилгын шингэн байгаа. Найрлагын хувьд Pantone маань глюкоз, витамин С, тиамин буюу витамин B1, рибофлавин буюу витамин B2, никотинамид буюу витамин B3, мөн фридоксин витамин B6, D-пантотенол агуулсан тарилгын шингэн 250 болон 500 мм тарилгын шингэний гол ялгаа нь юу гэвэл саяны дурдсан витамин B-нүүд болон глюкоз цэг агуулмжууд маань 2 дахин нэмэгдсэн байдаг. 250 мм-т орсон найрлагууд маань 500 мм-т найрлагууд нь 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь 250-тад нь глюкоз 12.5 г орсон байдаг болоо 500-тад 25 г гэх зэргээр тунгийн хувьд бол 2 дахин нэмэгдэж өгдөгөө. За энэ дундаас бол глюкоз маань эсийн энергийн гол их үүсвэр гэж бол явдаг. За энэ ч утгаараа дархлаа тогтолцоог дэмжих, эрүүл мэндийг сэргээх зэрэг шимт хичээлийн гол их үүсвэр юм а. Пантотенолын хувьд бол витамин B5-ын провитамин бөгөөд пантотенолыг эм болгон гоо сайхны бүтээгдэхүүнд чихшүүлэгч болон шархны эдгэрэлтгийг түргэсэх зорилгоор өргөн ашигладаг. За Pantone-ын тарилгын шингэний фармакологийн үйлдэлийн хувьд хоолт хичээлээр амин дэм авч чадахгүй байгаа өвчтөнд физиологийн хэвийн үйл ажиллагааны шаардлагатай амин дэмийг нөхөд үр дүнтэй байдаг. Мөн биеийн ядаргааг тайлах, тэжээлийг нэмэгдүүлэх болон дэвсгэр төвчээрийг сайжруулахад бол тусалдаг. Pantone-ны хэрэглэх зал мэс заслын өмнө болон дараа B болон С глюкозын дутагдлыг нөхөхөд ашиглахаас гадна ходоод гидсэн хямралтай амархан ууж залгиж чадахгүй байгаа өвчтөн үсрэхэлсэн хавдар, түлэгдэл, бамбай булчирхайн хордлого, тарих мэдрэлийн эмгэг, мэдрэлийн ядаргаа, хэвлэн гялтангийн өрөвсөл, өндөр халууралтай өвчнүүд шархны халдвар зэрэг өвчний үед бол хэрэглэхэд тохиромжтой. Мэс заслын өмнө болон дараа гэсэн заалт маань Pantone-ийн хувьд бол гол хэрэглэх заалтуудын нэг байдаг. Мэс заслын өмнө болон дараа бол богино хугацаанд B болон С глюкозын дутагдлыг богино хугацаанд нөхөх зорилгоор ашигладаг. Pantone-ийн хэрэглэх арга тунгийн хувьд найрлага нь B болон С глюкозын өндөр агуулмжтай тарилгын шингэн учраас 250 мл-ийг насан туршидтад 7 хоногт 2-оос 3 удаа, харин 500 мм хэмжээтэй Pantone-ыг 7 хоногт бол 1-ээс 2 удаа хэрэглэхийг зөвлөдөг. Үргэлжлэх хугацааг биеийн байдлаас хамаарч бол мэргэжлийн эмч бол тогтоодог. Pantone-ийн тарилгын шингэнийг та мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстойг анхаараарай. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.